Бид хоёрын хайртай үзэгчтэй. За юу вэ? French club in the game. Big in the house. Амар дуртай. French club. За өнөөдрийнхөө хувцсны талаар жоох ярьж өгөөч. За бид хоёр өнөөдөр нэг Монгол дизайнерын юу дээдлэх хоёр топууд гарсан байгаа. Өнөөдөр зориуд жоохон Монгол одоо нэг жоохон ч гэсэн Монгол юм оруулсан хувцас өмсөөд тэрийг жоохон стрит ч юм уу юм байгийн өмдтэй ч юм уу өмсөж үзье гэж бид хоёр шийдсэн. Тэгээд энэнгээр нөгөө нэг далимдуулаад нэг юм ярмаар санагдаад надад хүмүүс тэгдэг штэ. Одоо чинь гадаад хүн Монголд ил өмссөн байвал тэр ингээд манай уламжлалыг инглээ энтер гээл cultural appropriation гэдэг. Тэнгүүд гадаад хүмүүс орчуулгын юм дээр гаргаарай. Гадаад хүмүүс жишээлх юм бол өөр улсын хувцснуудыг өмссөн байхад тэр улсын хүмүүст нь их амар offended болдоггүй юм бэлээ. Тийм нөгөө нэг ярилцлагууд аягүй их байдаг. Тэгээ монголчууд жоохон тэрийг аягүй их тэгж аваад идэм шиг надад санагдаад хар арьстай соёлоодыг дураж өмсөх ч юм уу. Тэгэхээр тэр чинь амар урт удаан хэцүү түүх байгаа болохоор тэр нь бас ялгаатай байх бах. Тэгээд сүүлийн үед бас pop culture хамгийн их ярьж байгаа сэдвүүдийн нэг нь болохоор одоо яг цагаан арьстай рэперууд ч юм уу гарч ирснэ. Одоо нөгөө үедэйгээ дураагаад бас яг адилхан гэж үс мүсээ янзлуулдаг ч юм уу те дүүрэг өмсдөг ч юм уу те нэг тиймэрхүү юмнуудыг бол миний бодлоор бас жоохон гомдмарч юм шиг. Тэнгүүд Монгол болохоор ч одоо Монголын хувцсыг гадаад хүн өмсөхөд бол нэг юм тэрийг эсэргээрээ айгуу гоё байдлаар нь гаргаж ирж байгаа санагдах бах. Миний бодлоор. Тийм надад бас тэг санагддаг. Зарим хүмүүс яг уу жоохон тийм. Гэтэ бид нар одоо хятадууд хэрвээ манай хувцсыг ингээд өөртөө юм шиг болгоод ч юм уу өмсөнгүүд бид нар уралдаг тий. Тэгэхээр яг бас түүх амарч шалтгаалах. Тийм яг нийтд нь нэг багцлаад ярих боломжгүй тийм сэдвэл. Гэтэ хоёулангийн бас яг иймэрхүү байдалтай харчаад энэ одоо үндэснийхээ хувцсыг яатсан бэ энэ хоёр гэж бодоглох тий зарим нэг нь. Гэтэ бас нөгөө нэг заавал дээлчигээр нь өмсгөх гэдэг юм бол өмсгөгдөх газар ч юм уу тийм цаг хугацаа биднэрт байхгүй ч юм уу те. Тэгээд одоо Монгол хувцас жоохон хойш тавиад байж магадгүй гэж бодоод зориуд бит хоёр өнөөдөр жоохон Монгол юм элементүүдийг ч юм уу джинстэй ч юм уу холих одоо тийм боломжуудыг бас жоохон экстра байдлаар харуулахыг хүссэн. Ямарч заавал дээл гээл яг ёс журмаар нь ингээл бүх юмыг нэг заас амар албуу те. Юун дээр нөгөө Star Wars дээр Leia илүү хиннэлээ зургийг гаргая. Бас яг юм Монгол үндэсний хувцснаас инспирэшн авч хийжсэн гэх. Тэрийг бол бид нар ингээд амар гоё гэж хардаг тий. Тэр бол яг инспирэшн гэдэг утгаараа аягүй гоё цэвэрхэн амар тийм утгаар нь гаргацсан шүү дээ. Аягүй хэмсгэр ч юм уу тий. Тэр бол аягүй таалагдсан. За тэгээд өнөөдрийн чаленжд орцгоё хэдүүлээ. Одоо хүдний ам цаашлах хөхүүрийн ам наашлаа нөхдөө фестивалийн өдрөж маань эхлэж байна. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр фестивалийн талаар ярилцъя. Хөгжим, хувцлалт те фестивал гэдэг чинь өөр амар олон одоо юм нэг соёлоодыг нэгтгэдэг, жанрануудыг нэгтгэдэг те айгу гоё тийм зүйл шүү дээ. Тэгэхээр бас загварын нэвтрүүлэг дээр фестивалийн талаар ярихгүй байж бас болохгүй хаа. Монголд яг Playtime хамгийн том фестивал нь тий. Тэгээ гадаадаар одоо яг ингээл хавраас эхлүүлээл Coachella-гаас эхлүүлээл тий. Ингээд одоо зунжанга фестивалууд хэдүүлээ харна. Тэгэхээр яг тиймэрхүү үйл ажиллагаанд яаж хувцлуул өөртөө эвтэйхэн тэр чинь амар урт замыг удаан ингээд алхаж туулдаг, шороо бороо, шавар юу гэдэг бүх юмтай зууралтан тэгээд бас яаж гоё харагдсан тэрээ байх уу ч гэдэг юм уу. Тийм тухтай. Тэгээд бас safe гэснээр бас stylish яаж байх уу гэдгийг өнөөдөр харуулъя. Зааж өгье чинь гэж. Бид харж үзье. 3 season яваад та бүхэн бүгдээрээ мэддэг байсан бах бит хоёрын ерөөсөө л зорилго тэр чи тухайн орчин нөхцөл цаг агаарт тохируулаад яаж гоё харагдах уу гэдгээ бит хоёроос жоохон ч гэсэн ийм санаа аваасаа л гэсэн тийм санаатай тийм нэвтрүүлэг байгаа. Тийм болохоор бит хоёроос амар тийм дүрм журм одоо юу гэдгийг хууль ёс те гоё эфирийн соёл битүүсээрээ. Хамгийн сүүлдээ эфирийн соёл. Тэгээд зарим одоо нэг хүмүүс айгүй их тэгдэг шүү дээ Монгол үгээ ашиглахгүй байна. Станерэ гэдэг заримдаа яалтчгүй нэг
ийм утгын хувьд монголоор хэлж байгаа хэцүү үгнүүд бас ялчгүй байдаг. Салбар нь өөрөө ялчгүй фэшн салбар ч одоо цаанаасаа яг ийм сүүлд орж исэн болохоор бас үг хэллэгнүүд нь жоохон тэгдэг бас талууд байдаг. Гэтэ хичээж байгаа бит хоёр. Ялангуяа манай хичээж байгаа. За тэгээд өнөөдрийн манай ерөнхийдөө бол фестивал дээр очиод яаж хувцлах уу гэдгийг Монтбелл брэндтэй бид хоёр хамтарч үзүүлнэ. Дээрээс нь зочин хоёр хөтлөгчөө танилцуулъя. За өнөөдөр бид хоёр дээр маш авьяаслаг хоёр stylish бас охтууд ирсэн байгаа. DJ болон content creator Уна. Тэгээд DJ dancer Walt Club-ийн DJ Кукэнэ хоёр бид хоёр дээр ирнэ. Тэгээд ерөнхийдөө бол нөө фестивал гэдэг утгаараа заавал мэдээж хөгжимтэй холбоотой хүн байх хэрэгтэй. Тэр дундаасаа DJ мөртлөө content creator ч юм уу тий одоо fashion vlogger гэж би хэлмээр байна. Дээрээс нь одоо нэг Instagram дээр бид бүгдээр харж байгаа шүү дээ тий. DJ-нэр яаж ийн, ямар хувцалж ийн одоо тоглож байгаа хөгжимтөөгөө яаж уусч хувцалж ийн гэж юм. Тэр нь айгу сонирхолтой байдаг болохоор бас айгу гой зочид урьсан байгаа гэж бодож байна. Кукина бас нөгөө нэг тако vintage дэлгүүртэй хамтарч айгу гоё юм stylish яг vintage хувцалж агаад гоё контентууд хийдэг. Тэгэхээр бас амар цогцтой санагдсан. За тэгээд зочин хөтлөгчтэй өгт авцгаая. Hi. Юу яцхан? Тавтаа мориллоо. За манай хоёр угаасаа маягийн нэвтрүүлгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ бит хоёр болохоор та хоёрыг айгүй гоё хувцалдаг хүмүүс гэж бодоод. Тэгээ дээрэс нь өнөөдөр фестивалийн лук бүрдүүлэх болохоор та хоёр бол яг төгс зогцсон гэж үзэж байгаа болохоор та хоёрыг урьсан байгаа. Ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ хамгийн түрүүнд бит хоёр нэрнүүдийн тухай мэдмээр байна. Одоо чинь айгүй гадуур яриад байгаа шүү дээ. Энэ дууддаг нэрнүүдийг яагаад байгаа юу болоод байгаа юм те. Хин өгөөд дараагаад ингээд өөрсдийнхөө нэрнүүдийг гоё тайлбарлаж өгвөл. Кукэнэ гэсэн ихтэй. За наа Кукэнэ гэж дууддаг. Тэгээ багын нэр ахгүй эмээ өгсөн нэр. Тиймээс яг өөрөө сонгож яг хороноос очиж аваагүй. Тэгээ Кукэнэ гэдэг хөрчж өгсөн нэр. Яа хөрхийн. Тийм л өчтэй. Унагийнх. Миний бүтэн нэр болохоор ууган цэцэг. Тэгээд нөгөө гадаадад сурж байхад миний нэрийг хинч дуудаж чаддгүй. Тэгээд зэвсгээ хөвцөө идэх те гадаадад миний нэг бол овг болд бүгд баг мис болд гэж дууддаг. Тэгээд сүүлд нэг Япон ресторанд ажиллаж байх манай менежер let's call you Una гэдэг тэгээд тийм нэртэй болсон. Сайн нэг нэмнүүд бас аягүй сонин утгатай. Утгатай эсвэл түүхүүд нь сонин мэддэг те. Hi Una. Let's call you Una гэдэг. За хоёулаа DJ те өөрсдийнхөө жанрыг тодорхойлоход хэцүү л ахaltaа. Гэтэ нэг тодорхойлол. Хөгжмийнх нь үү? Хөгжмийнх нь. Миний хол яг хөвчлэн хипхоп, R&B, soul, тэгээ dance гэж бас явж байгаа. Disco, funk, 70-80-аад оны бас тунууд оолт тийм юм тавьдаг. Зүгээр бүжгэлдэг болохоор бас тийм нөлөөлсөн. Бүжгэлдэггүй байсан ч гэсэн бас бараг тийж болох байсан хаа. Эгийн жанраараа тийм ер нь бол хөгжимд угаасаа л дуртай. Миний хол яг house, tech house, sometimes techno, indie, ер нь жоохон электроник хөгжим дуртай. Яг хоёр өөр төрлийн те. Тийм. Шал өөр. Аль аль нь бүжиглэхэд гоё. Мөднөөсөө шалгаад бүжиглдэггүй гэхдээ хүмүүсийг бүжиглүүлдэг. Кукэнэ би бүжиглэн хүмүүсийг ч бүжиглүүл. Тэр өөрсдийнхөө стилийн тухай ярих юм бол тийм Унаг айгүй олон жил бит хоёр би нэг мэддэг байгаа. Айгүй олон жил бараг нэг стилээ 2 жил барьж явдаг. Тэгэхээр бараг мэдээд байгаа. 2 жил нэг байцснаа дахиад айгүй их өөрчлөгддөг. Тэр талаараа одоо яг хаана явж байна? Ер нь бас жоохон загварын мэрэгчлэлтэй болохоор тренд нэлээд дагах дуртай. Гэхдээ дагж байгаа ч гэсэн яг өөрийнхөө өнгө айсыг ер нь л хадгалдаг. Тэгэл яг ер нь бол нэг өргөн өмд өмсөх дуртай. Илүү тийм эмхтэлэг хувцас аягүй бага өмсдөг. Гэхдээ сүүл энэ жил аягүй их эмхтэлэг хувцлыг гэж бас шийдсэн. Тэгээ ер нь бол бас яг нэг үгээр хэлэхэд бол аягүй хэцүү. Тийм. Эмхтэлэг хувцлах дуртай. Тийм. Уна бол ялчгүй амар олон янзын стилтэй харагддаг шүү. Би бас ер нь тийм яг тухайн өдрөөсөө бас шалтгаалаа тий.
Тэгээ яг оройн яг хаана ямар ивент дээр хөгжим тоглох чинь тэрнээсээ болоод хипхоп тоглохоор ингээ хипхоп буцлаа эсвэл ч R&B тоглохоор л жоохон яг эмгтээлэг өөрөөгөө жоохон өөрийнхөө эмгтээлэг талыг харуулсан тийм хугацтай. Нэг бол амар том байсвал бүр амар эмгтээлэг болчихдог. Хоёр. Ер нь бодоод гэсэн чинь их тэнэг асуулт юм байна тий. Чи өөрийнхөө стилийг тодорхойл гэдэг чинь тий. Тийм. Гэтэ ингээ тайлбарлаж байгааг сонсохгүй юм шүү. Тийм байж магадгүй. Яг нэг үгээр хэлэхдээ бас байдэн шүү дээ. Би яг ийм гээд. Гэтэ манай хоёр болохоор амар юм олон янзын жанр гэлтэй. Яг all black өмсдөг тийм хүмүүс ч байгаа тийм. Эсвэл яг хэзээ ч тийм өнгө хувцас өмсгөө гэл амар тодорхойлцсон хүмүүс байдаг юм л. Тийм. Би бол хэзээ ч purple өнгө хувцас өмсгөө. Яг дээрээ л тийм байсан тий чи. Тэнгүүд энэ хүн бүр баг бүтэн purple шүтдэг хүн байж байна. Би болвол би стилээ тодорхойл гэвэл зүгээр clean girl гэж явбал арай ойртох. Тийм шик clean тийм. Жохон энгийн гэвэл арай жохон биш болчих магадгүй. Ер нь тэгж хэлэх баг. Минийх бол maximalist гэж магадгүй. Тийм шүү. Ер нь л олох их аксессуартай олон янзын юм давхардаг тийм. Тэгснээс яг мэдээж яг punk одоо арай gothic үедээ тийм girly бах үедээ тийм. Гэтэ дандаа экстра max. Маягийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч 30 гаруй дэлхийн брендийг бидэнд хүргэдэг BTF компани. Хамтрагч Payon. За тэгээ өнөөдрийн фестивал лукны тухай хоёр ярил. Ер нь фестивал ер нь явдаг уу? Playtime явсан уу? Тий. Энд тэнд очсон түүх. Playtime руу ер нь байна явдаг. Тэгээ сая өвөл анхудаа Таиландд EDC рүү явсан. Тэр нь Playtime аюу төстэй юм бэлээ. Тэр нь фестивалийн лук гэхээр аюу гоё хувцлах ястай юм шиг мөртлөө бас аюу өвтэйхэн байх хэрэгтэй бэлээ. Тэгээд шин цэвэрхэн цагаан пүүз өмсөж болохгүй. Мэдээж шүү дээ. Rule number 1. Нэг би сая пүүз өмсөж яваад амар муухай алхацсан. Тэгээд нэг тийм хар бараал юм өмссөн. Өвтэйхэн. Гэтэ эвтэйхэн хэрнээ гоё харагдана гэдэг чинь бас ер нь чаленж шүү дээ өөрөө тий. Шүү. Би болохоор Glastonbury явж үзсэн юм өсдөг. Тэр яг Glastonbury-д яг очдөг хүмүүс нөгөө ихэнх нь угсаа англи хүмүүс шүү дээ. Англид болдог. Тэнгүүд ирүүлэлгүй жоох юм laid back, жоох нэг хувцалны амар гангалгаж хичээгээд байдаггүй. Тэр нь аюу таалагддаг. Playtime-аар ингээд очихоор баг ингээд амар ингээ хувцалсан хүмүүс нь баг ингээ гоё харагдаад баг атарах гэх. Тэгэхгүй ингээ амар гоё хувцлал нөгөө хувцас яаж нээж ийн гэлтэй бас тэгээддэг болохоор яа. Монголд бол хэцүү яг нөгөө нэг өдөр нь амар шарж халж ийсэн оройн бүр ингээд амар бүтэн болдсон шүү дээ. Тэнгүүд одоо жишээлбэл Coachella ч юм уу чи ингээд зүгээр өдөр шөнжингүү яг ингээд хөлрөөл амар халуунд байж байгаа л тийм. Тэгэхээр Монголд бас яг нэг юм 2 3 давхар юм машинда идэх ч юм уу. Яг Coachella дөрөөл очсон чинь оройн зөв өвөлтэй. Winter is here юм аа. Сүсээ баярлуулж байна. Surprise гэж орж ирж байна. Гэтэ цаг агаар ийм ингээд янз бүр ингэж болдог болохоор монголчууд манай монгол залуучууд илүү нэг юм хувцлалтын нарийн юм гоё байдаг юм шиг надад санагдаад тийм. Дандаа халуун байдаг газрын хүмүүс нэг л юм өмсдөг тийм угаасаа л чадахгүй. Тийм. Бид нар чинь ингээд өөрчлөгддөг болохоор монголчууд арай гоё хувцалдаг юм шиг. Тийм Монголд нөгөө нэг гоё хувцас өмсөд очих газар айгу бага юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр Playtime чинь бараг жилдээ нэг юм чинь бас жоохон гоё хувцлаад очоод тас зүгээр гэж байна. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр Montbell брендийг ашиглаад өнөөдөр айгу хичээгээгүй ирнэ тухтай гоё харагдах тийм лукуудыг бүрдүүлэх хичээцгээе. Хоёр зочин болгоноос нэг уламжлалт асуудаг ба. За тэр нь болохоор та хоёр өөрсдөө яг нэг брендаар өөрийгөө илэрхийлэх гэвэл эсвэл өөрөө дизайнер гэсэн бол би яг ийм дизайнер байх байсан гэж нэг дизайнер сонгол. Тэгэхээр амар хэцүү юм шүү дээ. Яг нэг гэхээр бас хоёр ч юм уу? Бас нэг янз янз. Гэтэ би бол юунд амар Balenciaga гэдэг дуртай. Тийм жоохон crazy unisex болохоор дуртай чамайг яг илэрхийлэх брэнд. Тийм. Нэгтээ бас Haya YSL. Амар хоёр өөр брэнд байна. Эсрэг хоёр. Би өөрөө бас нөгөө хөвчлэн аягүй жоохон эргэтэлэг хипхоп хуцлах гэдэг болохоор яг ингээд хуцалж чаддгүй тэр юу руугаа л татагдаад тэгээд логог сонгочлоо. За явцгаах. Okay, let's go. Powered by BTF. Sponsored by Payon.
Хоёр фестивалд одоо жишээ нь Playtime хэддэг жилдээ явж байгаа. Тоогийн санахгүй алдсан. 10 одоо баг фестивал чинь өөрөө хэдэн жил болж байгаа лээ? Баг 20 жил зохиогдсон тий. 20 гарцсан. 20 жил байгаар хийлсэн тий. Би бол 5 яг тоглол. Ер нь бол эхнийх дээр зүгээр оролцоогүй зүгээр үзсэн. Тэгээ хоёр дахь яг тоглож эхэлсэн. Playtime дээр тэгэхээр нэг 5 юм. 5 удаа дээр тоглодог. ер нь ихэнхдээ Streets дээр тэгээ хай болохоор өө нэг спонсор байгууллагын асарт дээр тоглодог. Street миний бүр хамгийн дуртай байд. Заавал нөгөө та гурав фестивалд явахдаа одоо үзэж байгаа хүмүүсэл энэ жил анх удаа явах гэж байгаа хүмүүс ч юм уу. Заавал авчих энийг яг авч яваарай гэсэн ганцхан шиг юм хэлээвэл. Наны тосл юм шүү. Hand sanitizer. Тийм шүү. Чи юу? Нэвтс итгээрээс. Би салфет дүнээд яг хоороо салфет дүнээд салфетдаг hand sanitizer тэргэл Яг үндэ. Борооны цаг ч юм уу. Тэгээ одоо нөгөө нэг хүмүүсийн тавьж байгаа зураг мурагнуудаас ч юм уу угаасаа фестивал одоо Playtime ч юм аюу сайхан ингээл гоё хувцалж очиод өдөржингөө наранд ингээл байж байгаа л ирдимэн гэж бодож байгаа шүү дээ. Яг үндэ яг очингуудаа яг өөр нөхцөл байдал ухтдаг шүү дээ. Шороотой, амар салхитай, салхитай одоо бороо байдаг болохоор бас тэрийг тооцоолохгүй байна. Нэг олон янзын одоо нэг амар савж бүжиглэн те юм ховн дээр авирах бас цаг гарна. Цаг гарна. Хэрэгцээ гарна. Анаа нэг авирсан байдаг те. Өөрчлөн цүнхтэй нэг хөөрхөн нэг үүрвч ч юм уу. Тэгээд ингээд өгчдөг. Тэгээд дотор нь нөгөө юу power bank мэнг. Тийм power bank ёо. Power bank үү. Шархны лэнд бас хөл холгож байгаа охтууд амар их таардаг. Шилөө мэг. Яг зөв тий. Доктор Мартин санхудаа тэр жил дөнгөж аваад өмссөн хүмүүс тий. Тэгээ бас малгай тэгээд нүдний шил. Яг ингээд тайзраас чи ингээд амар нард ингээд гэлбод хүмүүсээ нөгөө артистуудаас харчдаг шил амар чухал юм. Одоо Луке яаж бүрдүүлэе гэж бодож байна? Нөгөө өмнөх тэр фейлүүд дээр тулгуурлаж бүрдүүлэхлий гэж бодож байна уу? Эсвэл яг амар гоё харагдъя гэж бодож байна уу? Ингээ ихлээр комфортыг би 5 дахьтай байдлаар ихлээр сонгоно. Тэгээд яг хөө мэдээж стилээ алдахгүй. Тэгтээ жоохон биеийн твтэх нөгөө материалаас нь ихлээ тий. Тэр талаас нь яг унаа яа гэж бодож байна. Тийм ер нь эвтэйхэн готол. Тэгэл өөрийнхөө өмсөх нөгөө өмнөдөө л өмсөх арай safety тэл дээр нь гоё топ ч юм уу. Би зүгээр та гурыг жоохот хэдүүлээ. Энэ дугаар дээр одоо нөгөө нэг борооны цув шиг материалтай салхинд болдог одоо салхиныг хүртэх гэж ярьдаг шүү дээ. Уулын хүртэгч гэдэг юм. Тиймэрхүү хүртэгнүүдийг ихэнхдээ хүмүүс одоо ийм ууланд гарахтаа ч юм уу яг нэг зориулалтаар өмсгөөд тэрийг жоохон стайлинг хийж хүмүүст ингээд харуулаасаа гэж хүсэж байна. Тэгэхгүй бол энийг яг амар уулан биднэрт хэрэгтэй айгу тухтай хувцс мөрчлөө бид нэр стайл бид нар жоохон ингээл тэг ер нь хүмүүс стайл хийж мэдхгүй болохоор ч юм уу бас яг гоёор өмсдөггүй юм шиг надад яг тийм хувцснууд бүр яг өмсөд үзэхээр амар дулаахан энэ гэдэг юм тийм. Тухтай тий. Тэг яг гоё харагдуулчвал болно айгу хэрэгтэй хөө. Тэгээд хүнхүн тийм зайзлгүй. Аха. Тэг бид нарт дугаар алган дээр BTFS ийм өвлгүүр явуулж байгаа. Тэгээд хэдүүлээ явуулсан хувцснуудаас нь сонголтоо хийгээд тэгэл өгөө бүрдүүлцгээе. Тэгээ мэдээж одоо ямар ч брэнд байсан өөрийнхөө юмыг алдахгүй хувцалж чаддаг гэж одоо л плочтой урьдаг болохоор нэг аймлад том ярихгүйгээр зүгээр хэвчээ сонгоцгоё. Чи юу н ямар гоё юм гэж бодож байна? харин да. Яа гоё принттэй. Тэгэхгүй. Монгол зориулж гаргасан юм бэл чинь. Алтай таван богд юм байна. Энэ шууд нүрэн тусч जैन. Монголын газрын тусгаараа. Модбил юм уу тэгээд? Тийм. Вау. Монгол зориулж мөрч гаргасан юм байна. Миний үснийг шортон дээр үслээ юм уу? Симпл ингээл юм. Яа. За юу сонгоно харъя. За чиний бодож байгаа юм байгаа лу? Ер нь ийм сонин зохицохгүй байх гэсэн юм зохицуулж уусмаа санагдаад байна. Эмхтэй чиг гэрдэлэг ч юм уу. Амар том юмыг амар ивтэй ч. Бид
нэр агих одоо нөгөө нэг иймэрхүү күртэгнүүд би бас өөрөө тэгж боддог гэсэн болохоор иймэрхүү күртэгнүүд чинь жоохон юм хэлбэргүй юм шиг жоохон стилүү санагдаад. Энийг амар гоёор өмсөж сумнаар байхгүй. Та гурнаад тэлж өгөх хаа. Хорон ийм тэгснэ ийм цацагтай юм бас гоё ягддаг юм фестивал дээр. Бүслэг. Тийм шүү. Чи яг юм хацтай ч зөгтөж шин. Тэгтэн үү? Nice. Чи ер нь энэ furry өмсөх санаатай байна уу? Тийм байна. Fur тэгээд угсаа торон болохоор яалтчгүй яг нарс сэлэх нэвтрээ да. Тэгсэн ажиурн тэгэхээр жоохон зузаан юм байна. Би бол нэг энийг үзмээр байна. Энийг яаж болох юм болоо? Боди. Сонирхолтой үг байна. Хоёлаа нөгөө хоёроос эхлээд сонгочлоо. Энэ сегмент бэлгэсэн яа гоё. Ингээд тийм зүйлтэй гоё юм те. Мөнгөнд сурцсан. Ямар хөөрхий. Энэ хүртгэнүүд гэхдээ бас янз янз гэдэг дотортой доторгүй гэдэг. Арай нэг юм байна тийм бас юм тийм. За. Ингээд өмсөл. Үнээр гоё юм шиг. Тэгээд Тийм байна. доор нь джинс өмсөл. Энийг бүр энэ дээр ч өмссөн гоё юм байна. Ингээд доороос нь энэ унжаад тийм байна. Yes. Яг нэг ийм стил байдаг шүү дээ. тийм Эсвэл энэ дээр бас тэр цагааны өмсөж яг өнгө дагнуул. тийм байна. Нэг өнгөнүүдээр яг дагначих юм биш тийм хоёрыг бас нэг л юм. Стуалт гэхдээ иймэрхүү бикини өмсдөг. Аха. За энэ пило ингээд сонгоч тийм. Ер нь нөгөө нэг бид нар чинь би аягүй хар хувц өмсдөг болохоор гоё цагаан юм сонгохоор шийдлээ. Тийм оранж энтер юм өмсөх зориг надад тэнийг хайрласан. Чи чаднаа. Чадвал чадгалсан өөрөө яг нэг юм таашахгүй болохоор гоё подолкиг бас гоё янз бүр болгож өмсвөл тээ. Тийм ер нь тишерт ер нь аягүй гоё хувцсчтэй. Тийм тишерт худи энтер болвол хны бэлгтэй. Амар амархан өмсөж болно. Тийм. Ямар ч өмсөж чинь. За ойлгомжтой юм шүү. За би энүүгээрээ дагналаа. Чи тэгээд Эсвэл ингээ авах юм уу? нэг өөр бас өөрийнхөө юмнуудаа холж агаад. За ойлгомжтой. За би ер нь ингээд сонголоо. Би яах юм? Чи тэгэл харыгаа сонгох юм. Би тэгсгээл Чи тэгтээ нэг өнгө тосч үзүүлээ дээ. харин тийм ээ. Би ерөөсөө амьдралдаа инвест өмсч үзэж байгаагүй. Ийм өмсч ийм билж яг ингээд сахимах өмсмөр ингээд гэтээ хүүтэн гэдэг чи дотор нь тавсалж байгаа амар дулаан. тийм гэсэн тийм. Би инвестос өмсч үзье гэж бодож байна. За. Яг стайл хийж үзмээр байгаа юм чинь нэмээсэн л гэсэн гэдэг тийм. Бүр яг л хэцүү байсан ч юм уу? Тийм. Окей. За өнөөдөр бид хэдийн чаленж болохоор фестивалд хэрхэн хувцлах уу? Тэгээд Montbell брэндтэй хамтраад high tech тэ аяллаа хувцтай хэрхэн хослуулж тэрийг stylish болгох уу гэдэг чаленж байсан. Одоо ер нь дулаараа тэгээд фестивал сизон эхэлж байгаа болохоор энэ чаленж аягүй гой санагцсан. Тэгээд миний лукны хувьд болохоор яг энэ Montbell-ийн энэ том oversize t-shirt сонгоод ер нь t-shirt чинь ингээд яаж ч гоё dress down up болгож болдсон шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүүс бас хамаагүй. Тэгээд ийм том oversize t-shirt сонгоод дотор нь ийм гоё эмэгтэйлэг ийм торон палаж өмсөд гадуур нь ийм cowboy юм шиг ийм бүсэлцэн сквал корсет энэ төр бүсэлжүүлээс гоё байх. Тэгээд доогуур нь болохоор фестивал чинь ийм шорон дээр байдаг болохоор зузаан ултай бол сонгосон. Тэгээд гидэр трендэд гидрэд үзсэн байна. Түрүүн яг ярьсанчлан West ийм vest юусоо би өмсөж байгаагүй. Өмсөж ер нь миний лук тэзээч ер нь юм байж байгаа үзээгүй. Тийм болохоор зориуд яг энийг аваад жоохон стайл хийх гэж оролдлоо.
Тэгээ яг огт өмсөж үзэж байгаагүй болохоор яг сэлгүүт нь яавал зүгээр энэ тэрэг гэдэг дээр бас жоохон мэдгүй байлаа. Тэгээ ямар ч лсэн өөрийнхөө стилд оруулаад жоохон симпл тэгсэрнээ сэлгүүтийг нь өөрчилсөн тиймэрхүү байдлаар стайл хийх гэж үзлээ. За өнөөдрийн чаленж, өнөөдрийн даалгавар болохоор фестивал лук байлаа. Тэгээ өнөөдөр миний яг сонгож өмссөн лук болохоор илүү punk rock стилний тэгээ жоохон юм чөлөөтэй, гэхдээ бас ганган, тэгээ бас энгийн. За Монтепелийн хувцснаас болохоор энэ айгу simple энгийн юм бодуулкыг сонгосон маа. Тэгээ яалтчгүй яг дээгүүр болон доогоор энэ шорт нь айгу гялалцсан. Тэгээд энэ дээгүүр болохоор энэ хантаацсан айгу юм бас экстра учраас доторх нь ялтчгүй яг simple энгийн болохыг зориод тэгээд Монтепелийн яг энэ бодуулкыг perfect яг гоё тохирсон. Би тэгэхэд ярьж исэн хамгийн анх одоо фестивал гарахтаа яг ямар шүү стил хамгийн одоо popular тэр үедээ байсан. Тэгээд тэрийг нэг буцаж амьлуулж тиймэрхүү хувцастаар лукэ бүрдүүлсэн байгаа. Тэр нь болохоор мэдээж flower crown хийдэг те цэцгэн титэм зүүдэг байсан охтууд. Тэгээд мэдээж tie dye юм уу нэг юм ombre ус өнгнүүд бас айгүй хэрэгэлдэг байсан. Тийм тэгээд тиймэрхүү лук бүрдүүл гэж хичээлээ. Манай нөгөө гурав бас айгүй гоё лукуд сонгосон бэлээ. Тэрэн дундаа надад Кукенигийн лук маш таалагдсан. Илүү надад ойр тэгээд би өмсгөр санагцсан яг бол бас энэ Монтепелийн t-shirt сонгосон байсан. Айгүй таалагдсан. Өнөөдрийн чаленж үнэхээр таалагдлаа. Тэгээд манай бусад хөтлөгчдийн чаленж лук болохоор бас их таалагдж байгаа. Гурлаа таалагдж байгаа. Тэгээд сонгоход айгүй хэцүү байна. Гэхдээ уунагийнх бас хамгийн ихэнд таалагдж байгаа. Тэгээ хоёр талаараа уунагийнх хоёулаа шал өөр. Гэхдээ ингээд фестивалд очихлаа тэр хоёр хүнийг ингээд юус хараал баймаар тийм лук байсан. Монтепелийн хувцснууд яг түрүүн бид нар яг ярьжсэн шүү дээ. Энэ бол хамгийн эвтэйхэн тухтай хөнгөн хувцас ялтчгүй бид нар хотоос гараад өмсгөд бол хамгийн тохиромжтой. Тэгтээ гоё стайл хийх нь хүмүүст айгүй хэцүү байсан байж магадгүй. Яг үүндээ энэ бол хамгийн тохиромжтой хувцас шүү. Тэгээд надад ч гэсэн бас стил өмсгөж ч гэсэн айгүй тохиромжтой санагдсан хэвээрээ л байна. Таны тип болонд би та хэдэд нэг зөвлөгөө хэлэхээр зогсож байна. Өнөөдөр би фестивал лук дээрээ ийм урт зүгээр палаж өмсөн ч гэсэн арай хэлбэрт оруулах гад хоёр талд нь дотор талаас нь өсний болдор бооцсон байгаа. Гэх жишээний ер нь би хувцснуудаа энэ тэндээс нь боогоод ч юм уу эсвэл сэлбэрэн зүгээр тогтоочдөг байгаа. Тэгэхээр арай өөр хэлбэрүүд гарч ирдэг. Энэ нь болохоор яг тайлан дээр тэгснэ гуйн дээрээ тогтоохоор мэдээж одоо энэ дээрээ урт төрөйтэй гутал өмсгöd яг тэр хүртэл нь бас тогтоож болно. Эсвэл хэлбэрээ яаж харагдуулмаар байгаа те өөр газруудаар тушиж үзэж болно. За бас өөр иймэрхүү баги сул хувцснуудыг яаж стайлинг хийж болох вэ гэхээр мэдээж дундуур нь бүснүүд зүүдэг байгаа. Энэ хүртхэн дээгүүрэж байсан болно. Арай тайлтай харагдахын тулд гих мэдчлэн эсвэл энэ дээрээ бүр шууд корсет зүгээд ч юм уу тэнгүүд доороос нь энэ нь гарч ирээд нэг иймэрхүү маягаар янз янзын хэлбэр гаргаж олдгоо. Тэгээ фестивалд явхад айгүй хэрэг болдог юм болохоор бандана эсвэл алчуур байдаг мэдээж тоос шорон дундуур их явдаг. Тэрийг би бас энэ тэндээсээ зүүждэг. Нэг бол цүнхнээсээ зүүжэн, нэг бол бугунаасаа, хүзүүнээсээ зүүж олно, хувцснаасаа ханаас нь ч зүүж олно. Үнднийхээ бүс хийдэг юм колцоо байдаг те тэрнээсээ ч зүүхээр ингээд урт гоё алчуур унжуулж байгаа юм шиг бас team styling хийж олно. Яг энэ хувцастайгаа яг аль тайзан дээр ямар хөгжмөөр бүжиглүүл илүү тохиромжтой. Хоёул бол технорол явчих л да тий. Бүх тайз. Бүх тийм үү. Наа чи яг төв тайз байна. Би яг хипхоп дээр жоохон тийм үстэй. Төв тайз. Би өрн явах нь нэг тайз руу. Чи яг ханаас чи юу болсон юм бэ нэс? Би юу Цэцэг чинь. би 60-аад оны Woodstock-д явж байна. Би түрүү нөгөө нэг ганцаараа яриа өгч байхдаа бид дөрүлээ нийлээд явж байвал амар гой харагдахаар ингэхдээ гуруулаа гэж хэлгээс юм байна. Би та гурав чи хараад бас нэг жоохон өнгө нэмэхгүй бол болохгүй гэж бодоод. Энд түрүүний нөгөө хипхоп байсан чи бүр шал өөр амар хөөрхөн шал өөр болсон байгаа. Амар curly ястай. Би бас уунаг юм цагаан юм өмсөж байгаа айгүй цөөх харчихсан. Би цаан амар өмсдөг.
хар цагаан саавал Тийм бах тий. Яг нэг иймэрхүү тийм би ер нь дресс Тийм баг өмсдөг. Тэгээд яг дресс амар гоё гоё харагдаж байна. Тэгэд энэ подолкийг юун дээгүүр өмссөн чинь амар сонирхолтой тий. Халаачин дээгүүр Ой ийм off white өнгө шүү дээ. Яг цагаан шиг. энэ надад бас амар сонирхолтой харагдаж Энэ нь тусдаа юм салангад юу юм үгүй палажныхаа хэсэг. Аа. Тэгээд тусны юм хийж болохоор азтай. Тийм байна. энэ подолк гэхдээ айгүй гоё. Тэгээ уусаа энэ бүх хувцс тэрчгээрэл нэг фестивалийн юмд орсон байгаас тэгээд Тийм байх ёстой юмнууд тий баг батлна гэж. Ийм цүнхнүүд цүнх гэж юу бүсийн мөртлөөрөө юм карматай юмнууд бас фестивалд амар хэрэг болдог тийм. Мөртлөө. Гар ингээд яахгүй тий. Гар бүр юм барьж явахгүй тий. Nice. Nice. За чиний лог. Миний лук болохоор punk rock гэсэн маа. Амар hip-hop гэсэн чинь. Ялч ч үгүй. Playtime ер нь яг боломж олтвол яг амар өөрийгөө хувиргах дуртай байхгүй юу? Сорж үзэх дуртай. Тэгээ өнөөдөр яг challenge-ийнхаа яг боломжийг ашиглаад ингээ хувирчлаа. Баярлалаа. Тийм байна. За зүг hip-hop баярлалаа. Хөөмөн ч гэсэн амар гоё зөгчсөн. За хоёулаа. Стил зогчийг гэж юмс гоё штий. Тий яг зөв. Би түр хараа гайхлаа. Хингэлээ гэсэн. Юу хүмүүс хөдөлтөд ороод ирээ. Хитүүлээ гэхдээ яг юм нөгөө олон жилийн турш тренд болсон янз бүрийн юмнуудыг шингээсэн юм шиг санагдлаа. Одоо энэ цэцгэн титэн бол яг бас фестивалийн юм шүү дээ тийм. Гол юмнуудын нэг баг лого байсан шүү дээ. За өөр мэдээж cowboy готл байх ёстой. Им lazy Тор бол бүр заарсан баг юу байх ёстой. Тэгээ ер нь бас ийм урт хар юу бүнүүд хар хувц ер нь бас фестивалд ер нь хүмүүс их хүмүүсдэг штэ. Тэгээ дулаахан тий. Энэ гэхдээ миний бодсноос ч дулаах юм байна. Одоо амар халууцаад хайлж урсж байна. тий. Тэгээ би нэг жоохон эвгүй байх гэж бодсон чинь үгүй байна. Харин тийм ч гэсэн нэлээд ер нь халууц чинь дотор агаалахаар. Гэтэ фестивалд бол яг зохих юм байна. Яг зөгч юм тий. Би нөгөө хэлчихсэн яг энгийн нөгөө нэг байх тийм хүмүүсийг хараад баг хатаахдаг гэсэн шүү дээ. Тэнгүүтээ яг энэ подолт нь болохоор яг нөгөө тухтай эвтэйхэн энэ хоёр ч юм болохоор жоохон удаан өмсгөөж нэг юу тухгүй болчтой шүү дээ тий. Яг нөгөө үндсэн суурь юм болохоор яг мотбилээ яг энэ подолт үсч яг болчихлоо. Тий. Энгийн байгаа шүү. Too much тий. Таарсан гэж харагдахгүй нөө. Тий зүйл чи яа гэдэг юм бэ? Яач гээд наа хамгаалаа гэж байгаа энэ чулуу жинхэнэ чулуу. Ногоон маань илүү бас фестивалийн гоё зохицсон. Тийм байна. Фестивалийн сүнс нь энд явж байгаа. Тэгээ нөө Playtime ч угаасаа баг аялал шүү дээ хотоос гарч байгаа. Тэгэхээр яг мультиплеийг зохицоод тийм дулаахан. Одоо гэхдээ энэ хувцснуудтайгаа фестивал биш өөр тийшээ явж чадах. Одоо чи өөр ивент эсвэл уулзалт мэдгүй нь ямар нэг юм руу. Би бол болно гэж бодож чинь зүгээр тоглолт гитэр мэдрээ авчаад зүгээр годомжоор кофе гоё явчих болж шүү. Хотлоо солиол. Тий. Би бол тоглолт руу л явах юм байна. Рок тоглолт руу. Гэтэ зүгээр баг хамгийн боломжтой өдөр тутмын хувцалт чинь баг болохоор чиний гэсэн. Намнаа гэсэн. Намын энэ ажил дээр ингэ сууж байгаа тий уулзалтанд орж орсон. Хүн чамайг хараад нэг гайхгүй. Намана юу гэх. Ерөнхий ивенттгээрч BTF дараагийн дугаар гартал Montbell дэлгүүрээс бид хэдийн өмсөн хувцснуудыг 10-аас 20% хямдруулж аваарай. Мөн бидний хамтрагч Payon маань та бүхэндээ зориулаад Finon гэдэг нэртэй үйлчлэгийг нэвтрүүлсэн байгаа. Энэ болохоор Payon аппликейшн дээрээ орон сууцаа барьцаалаад 75 хүртэлх сая төгрөгөө хэд ч хамаагүй хуваагаад төлөх байдлаар зээл аваарай. За тэгээд мэдээж энэ дугаарт маань төгс зогтсон хоёр хөтлөгчтэй ирж оролцсон. Маш их баярлалаа. Урьсан баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар илүү маягтай, илүү галзуу уулзцгаая. Bye. Escape from reality. Where I go, you follow me. Where I go, you follow me. Where I go, you follow me. Secret in my galaxy.
Lion is afraid of me. Lion is afraid of me. Lion is afraid of me.